ер нь эмээл гэдэг бол ийм дөрөв мөх зураг дөрвөн салаамуудыг нийлүүлж нааснаас эхэлж эмээл үтдэг юм аа. Энэ яг гэхээр энэ өмнө үүргэн тэр нь хойд үүргэн энэ одоо хавцсан. За одоо энэ цааталт нууруутлыг хавцсан ийм дөрвөн модыг нааж одоо ингэж эмээлийн модыг усгадаг. Энэ үнийг халагчууд тоноглохдоо энийг ингэж улуур шарангөөр удаад за тэгээ энэ мөнгөн хэрэг суулгаад за тэгээд ингэж олон цэглэнэ гэж одоо энэ бадуу шиг гэх юм одоо энийг одоо олон цэг гэж ярьдаг монголчууд. Энийг ийм улаан буюу эрээн цэмбэр одоо олон цэглэж ирсэн түүхтэй. Энийг олон цэг гэдэг. За тэгээ энийг одоо олон цэгний одоо голын даруулга гэж ярьдаг. За энэ одоо мөнгөн баавар гэж одоо энэ хойтлын гоёлын худраг зүүх зориулттай худраг гэдэг юм маань энэ одоо гол дээр нь тохиолцоо байж байна. Энэ үнийг одоо тогтоож хойшин морины сүүлэн дагуур оруулж худрагалдаг энэ морины тоног юм аа. За тэгээд энэ одоо ганцганы шоо цагаан гэж ярьдаг ийм дөрвөн цагаантай ингээд энэ эмээл үндсэндээ цааталтаа бас ийм байж байгаа. Ингээд нийлээд 12 цагаантай эмээл бүтэж байгаамаа. Тэгээд 12 цагаантай гэж ярьдгийн учир нь энэ бүх даруулга цагаан херн оноо ороод ингэдэг. За тэгээ энүүд одоо гөлөм гэж ийм морийг жиргэлсэн эмээлэндээ хүндээ гоёл болсон мориндоо гэхдээ яг хэрэгэл дээр морийг жиргэлсэн ийм эд байдаг юм аа. Морь хүн хоёрыг хооронд нь одоо халаавал жиргэлж өгдөг энэ гөлөм. Энэ болохтой зэрэг эндээ ингээд доголтой энэ догол энэ дээх нь байдаг энэ гөлөмний хойтлын доголыг арай доох нь хийж эсгдэг. Одоо ийм зориулттай тэгээд энэ гоёл нь бол энэ уугалзуул яг одоо жирм уугалц гэж ингэж хийдэг. Эрт урднаас монголчууд ингэж хийж ирсэн. За тэгээд энэ одоо эмээлийн дэвс гэж ярьдаг. Энэ одоо энэ ухцуур болоод дөрөөний сур осорны ард энэ юмыг хамгаалж хүний үеийнээс хамгаалж өгсөн бөгөөд эмээлэндээ гоёл бол тогтсон юм байдаг юм аа. За тэгээд энэ одоо дөрөөний сурыг одоо энэ гөлөм буюу хүний үеийг холгохоос хамгаалсан буюу дөрөөний үрээс гэж монголчууд нэрлэдэг. За энэ одоо ийм гоёлны за тэгээд энэ төмөр дээр одоо хүний үеийг морь хоёрыг хооронд нь одоо явдалт нь эвгүйцүүлэхгүй одоо намдан байлгахын тулд энэ дээр хүн дөрөөлж мартаад дөрөөлж бие морноос хөндөлж авч явахын тулд дөрөө гэдэг нь зохиогдож ингэж гарсан юм дөрөө маа. Ерөөсөн бол монголчууд манай нутагт лав ингэдэг зүгээр нутаг өөр байдаг байж бол манай нутгийн ганцлуул одоо энэ ингээд эмээлээс юм мохорсон буюу дөрвөн хуруу зайтай юм дутуу хийдэг. Өмнө ганцгын хойт ганцгын болоод эрэхтэй зэрэг энэ одоо голомноос доош одоо ингээд энэ гурван хуруу буюу жацуу хийдэг. Энэ 8 ганцгын гэж байна. Энд одоо чөдөр болохоор энэ тусгайд нь ингэж угсаал чөдрөө одоо зүүж авч явдаг. Мориавна явж явахад морины тоногны нэг штэ чөдөр мориан тогтоох. За тэгээд энэ эдэр бол яг гоёл нь байгаа боловч дарааран одоо хүн сооч үт юм аян замд явах ч юм уу хүнжил хүүгээч хэлжээ гэсэн эндээ баг даруулж эмээлийн хараа хутаргалж хүлээд ингэж явж өгдөг ийм бэлтгэлийн осор байдаг юм аа. За энэ хазар гэдэг юм ингээ байж байна. Энийг одоо үй сайхан тайлбарлаад өгье яг. Энэ хазар гэдэг маань бол энэ амгай тэнглэг тэгээд ингээд оолцлоод хамар ишлээд шанаа ард нь шилвч энэс бүтээд энэ морины толгой доосор ингээд таарсан юм хазар гэдэг. Хазарын амгай гэхэд одоо энэ ингээд одоо өрчлөлтэй ийм хоёр ийм нугастай одоо ийм хийгдсэн байж үүдэг энэ зориулт нь яг хөвгтэй зэрэг энийг чөмг сүүж хоёр гэж манай халахчууд эртээр үес монголчууд нэрлэж ирсэн. Энэ чөмг гэдэг нь болохоор энэ эгэлт нь тэнглэгэн доошоо морины хааман дотор дээшээ иргэсэн ийм хоёр тишээ мускатаа иргэсний сүүж гэж нэрлэдэг ямгааны. Зөвтлийн одоо энэ тал нь бол чөмг гэж нэрлэдэг. Энэ нь болохоор хоёр үзүүр нь өөдөөдөөс нугарсан. Эний учир нь юунд байдаг вэхээр энэ төмөр хүндэд морины аман дотор ингээ байж байдаг учраас морины амыг татхад энэ эгэлт нь дээрээ одоо сүүжний агаат эгэлт дээрээ байвал татхад энэ хүндэд доошоо дарж байдаг учраас морины жавжинд одоо ямар ч юм учруулдаг ингэж гарч байдаг. Зөвтчиш нь морддог толгой ингэж татхад энэ эгэлт нь доотлолтой байдаг учраас моринд халаагүй энэ витүү байдаг учраас моринд чарах учруулдаг морины амыг одоо зовохгүй ядраахгүй гэж ингэж зориулж хийсэн юм байдаг.